Тойрны альмиг бол 5-4 хэмжээтэй тарина. Бисрэг альмиг бол одоо 4-3. Давжаа альмиг бас 4-3 хэмжээтэй тарина гэдэг юм уу. Ингээд энүүгээрээ одоо гадаа шинжилүүлээ үзэхээр яг нэг гавийн модны тоо гарч ирнэ. Ширхэг үрнээс ширээний хүнс. Ургацтай айл подкаст. Ширхэг үрнээс ширээний хүнс үрээтэй Ургацтай айл подкастын шинэ дугаарын зочноор Gods Говь Агро компаниг гүйцэтгэх захирал Дэлгэр Суур маань хүрэлцэн ирсэн байна. Дэлгэр Суур маань өөрийгөө одоо сонсогчдод танилцуулаад ямар мэрэгчлээ одоо ажлын туршлагаа. Сайн бацгаана уу. Гэрлэгийн Дэлгэр Суур гэдэг 2009 онд хөдөө аж ахуйн сургуулийн агрономи анги төгссөн. За ингээд сургуулаа төгсөөд 2009-оос 2021 он хүртэл Төв аймгийн Батцанбөр суманд жимсгний суулгах зөржүүлэг их цэцэрлэг дээр ингээд тасралтгүй ажиллаж хагаад за одоо бол Дорногов аймагт Gods Говь Агро гэдэг компани үүсгэн байгуулад мод үржүүлэг хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Ер нь бол одоо мод үржүүлгийн чиглэлээр ер нь ажиллаж явах туршлаганда голцоо жимсний модоор нэлээд дагнаж бас ажиллаж байсан туршлагатай тийм ээ. Жимсний мод бол манай улсад нэлээд тарж ургуулахад бас нэлээд төвөгтэй. Тийм одоо модныхоо төрөл дотор жимсний моднууд бол багтдаг. Жишээлбэл одоо ямар төрлийн жимсний моднууд дээр ажиллаж байсан бэ? Батцанбөр суманд ажиллаж байхад бол нийт 36 га цэцэргний их цэцэрлэг, 6 га өхрийнүүд. За тэгээ 2014 оноос хойш Монгол оронд таригдаж болох алим чавгын тоор бүрэлдэхүүн гэдэг ингээд 10-аад нэр төрлийн жимснүүдийг бүгдийг тарж нутагшуулах ажлуудыг бол гардан гүйцэтгэж байсан. За энэ дотор бол цэцэргийн өхрийнүүдийн суулгацыг хүлэмжинд ногоон мөчрөөр өржүүлэх ажлыг бол массын хэмжээнд бол хийдэг байсан. Жилдээ нэг 200-аас 250 мянган ширхэг суулгацыг үржүүлдэг байлаа. За сүүлд бол нутагшуулж байгаа алим чавгын тор бүрэлдэхүүний суулгацыг бол 14 оноос хойш одоо бага хэмжээгээр Монгол нутагшиж байгаа сортууд бол бага хэмжээгээр бас үржүүлэх хийдэг гэсэн. Та хувьдаа одоо энэ Монгол оронд энэ жимсний аж ахуй одоо гол төлөв импортоор орж иж бас жимснүүд байгаа. Энийг бол хөгжих боломжтой гэж боддгоо. Хөгжих боломжтой гэж боддог бол яагаад? Хөгжүүлэх шаардлагатай гэж боддог. Хөгжүүлэх шаардлагатай гэж боддог бол яагаад? За ер нь бол Монгол улсад бол жимсгний хэрэглээ бол асар өндөр байгаа. За жимсгийнхэн бол нийт бараг 90% бол импортоор авж байгаа. За тийм учраас одоо энэ их хэмжээний валютыг гадагшаа урсгахгүй тулд бол бид нар бол дотооддоо жимсг нь бол тариалах зайлшгүй шаардлагатай. Өмнө дээр бол одоо хүн амын эрүүл мэндийн хувьд ч тэр одоо ажлын байр, одоо байгаль орчин талтаач тэр одоо жимсг нь тариалах нь бол давуу талтай. За Монгол оронд бол одоо яг жимсг нь гээ ярих юм бол одоо цэцэрэг нь бол байгаль дээр зэрлэгээр хамгийн олон га талбайг эзлэн ургаж идэг. За үүний дараа бол өхрийнүүд далайн хайс, мойл, үрэлж гэдэг юм одоо ийм байгалийн зэрлэг жимснүүд байдаг. Алим чавгын тор бүрэлдэхүүн зэргийн жимснүүдийг бол одоо гаднаас суулгах авчирч одоо голдуу Оросоос авчирч тариалаад нутагшуулаад ингээд ургуулж байна. За энэ дээр бол Сэлэнг дархан одоо энэ төвийн чиглэлийн аймагуудад бол амжилттай ургаад одоо үр жимсээ өгөөд их олон жил болж байгаа ийм газрууд бол их байдаг. Тийм учраас бол Монгол орны нутаг дэвсгэр дээр бол импортыг бас орлох жимсг нь бол ургах нь бол тодорхой. За энийг бол зөв одоо зөв тарьж зөв сортыг сонгож одоо ингэж тариалах нь хамгийн чухал ажиллагаа. Сорт гэснээс одоо жишээлбэл алимн дээр манай дээр нэлээд нутагшсан сорт гэх юм уу дасан зөгцсөн ямар сортууд байна? Хуучин социализмын үед гэх юм уу одоо хуучин нийгмийн үед бол одоо 5 бүсдөрт одоо эрдэм шинжилгээний станцууд бол туршилтыг хийж ажиллаж исэн байгаа юм. Увс аймаг одоо Сэлэнг, Доронт гэдэг юм уу те Дорногов, Төв аймагт, Жаргалант гэдэг энэ аймагуд бол одоо ингээд бүх төрлийн жимсгийг бас тариалаад ингээд нутагшуулах гад сорт олон төрлийн сортуудыг бол сорж исэн байна. За тэгээд ардчлал гарснаас хойш нөгөө аж ахуйнууд хувьд шилжээд ер нь устж үгүй болсон. За одоо амжилттай байгаа нь арчилгаа багасаад арчилгаа багасаад одоо нөгөө зардал мөнгөгүй, төсөв мөнгөгүй болоод тэгээд эзэнгүй болоод хаягдаад ингээд устж үгүй болсон байгаа. Тэгээд одоо тэндээс амжилттай ургаж байгаа нь бол одоо Ховд аймгийн Булган суманд байсан станц бол одоо маш амжилттай ургаад тэнд бол олон жимсчид одоо суулгах зөржүүлж байна. Сор солилтыг бол бас ингээд цааш нь үржүүлээд аваад явж байгаа ийм үргэлжлүүлээд тэр хуучин байсан юу гэн станцын нөхцөлж аваад ингээд цааш нь үржүүлээд явж байгаа ийм улсууд бол олон байгаа тийм. Тэгэхээр нөгөө хоёулаа сорт асуусан шүү дээ. Ямар сортууд ер нь олцоо манад тохиромжтой байна? За Монгол орны нөхцөлд бол одоо хүүтэнд
тэсвэртэй сортууд бол одоо алимны хувьд дээр хүүтэн тэсвэртэй сортууд бол маш чухал. Алим бол өөрөө давжаа алим, бэсрэг алим, олон төрний алим гэдэг ингээд хэмжээгээрээ том жижигээсээ шалтгаалаад юм 3 янз байгаа. Тэгээд том алим болохоор одоо дулаан бүс нутагт ургадаг учраас Монгол оронд бол одоо хучлахгүй юм босоогоор ургах бол боломжгүй. Заавал хэвтүүлж ээж хучиж өвлжүүлдэг учраас жоохон хүндрэлтэй зардал мөнгө арчилгаа амьдрыг шаарддаг юм гэсэн. Тий. Бэсрэг алим болон давжаа алим бол хучлахгүй юм босоо хэлбэрээр бол ургаж байна. За хүмүүс бол жимсний хэмжээгээр нь одоо бэсрэг алимыг бол жоохон бас баг жижигхэн жимстэй гэж голонгой байдаг бол одоо сүүлийн үед гарсан сортууд бол бас 100 грамаас дээш жимстэй юм. Бэсрэг алимнууд бол Оросод бол гарсан. Тэр сортуудыг бас Монголд бас туршиж нутагшуулах ажлууд хийгдэж байгаа. Үргэлжлээ явж байгаа тийм. Одоо агроном хүний хувьд яагаад бид нэр одоо Монгол алим идэх ёстой вэ гэж боддог вэ? Тэ жишээлбэл одоо импортын алимтай харьцуулахад яг юунаас болоод энэ Монгол алимыг одоо бид нар идэж хэрэглэх ёстой. Тэр импортоор орж ирж байгаа жимсний ихэнх хувь нь одоо алим байгаа гэдэг судалгаа байгаа шүү дээ манад. Ойролцоогоор 40-50% гэж ярьдаг лөө. Бараг одоо хэрэгжилж байгаа жимсний. Импортын алимыг бол одоо мэдээж гайл хяналтын газар дээр бол шинжилгээ хийгээл оруулж ирдэг л баг. Гэхдээ бол яг нарийн шинжилгээ дээр пестицидийн үлдэгдэл гэдэг юм уу те. Одоо янз бүрийн хортон шавж мавж нэтрэгээд бүх зүйлийг бас нарийн судлаад яг эрүүл тийм хүнс оруулж ирж гэнэ үү? Бүгд одоо гайлын баталгаатай лабораториор дамжиж гэнэ үү гэдэг нь бол бас тодорхойгүй нэгдүгээр. Тэгээд тэр жимс маань одоо хаана аль мууч нутагт ургаад ямар замаар одоо Монгол гарал үүснэ хаана тий яаж тээвэрлээд оруулж ирж байгаа гэдэг нь бас их тодорхойгүй юм бол. Тийм учраас одоо бид нар өөрсдийнхөө эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл юм алим жимсийг бол тарих нь бол зүйтэй. Энэ бүс нутгуудад бол тариалаад одоо ургаж байгаа учраас энийг бол одоо айлбар хашаанда тарихд бол одоо жүүснээс буруудах юм байхгүй. Импортын алим дээр бас одоо харж байгаа өнцөг бол мэдээж бид нар гадагш байгаа бас валют алдчихж байгаа тийм ээ. Энэ импортоор одоо алим оруулж ирж байгаа. Тэгэхээр тэр импортоор оруулж ирж байгаа алимны урсгалыг бас хаах нь бид нар бас дотооддоо валютаа хадгалах боломж ус мөртнө. Мөн дээрээс нь одоо эрүүл аюулгүй алим жимсийг чиглэх боломж нь бүрдэж байгаа тийм ээ. Мөн ялгаа байхгүй нөгөө алимч нь хол зам тээвэрлэгдэх учраас хадгалтын нөгөө бодис цацсан байдаг тийм ээ. Тэр хадгалтын бодис чинь л одоо бидний одод гэж зүгээр сайн одоо цэвэрлж гадна хальсыг одоо цэвэрлжиж идэж уухгүй болвол одоо жимсний гол ихэнх хэрэгэлдэг нь л одоо бидний түлхүү болыг нь алим бас нэлээд түлхүү байр суурь эзэлж байгаа шүү дээ. За алимыг одоо өөрсдөө тарж ургуулж идэх нь бол ямар одоо давуу талтай вэ гэдгийг сая тайлбарлалаа. Тэгэхээр манаа дээр алимны одоо аж ахуй эрхлэхэд технологийн хувьд юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Тэрийг яг дараалал нь хоёул ярилцаа яваа. За хамгийн анхных бол нөгөө сая сорт гэж яригдлаа тий. Дээрээс нь суулгацсан чанар дээр яаж анхаарах хэрэгтэй вэ? За 2014 оноос бид нар алимны суулгацыг анх Оросоос оруулж ирээд тарж нутагшуулах ажлыг хийжсэн. За тэгээд тухайн үед бол яг одоогийн шиг Facebook сошиал орчин бас сайн хөгжөөгөө ойлголт их муутай тэгээд яг яаж тарих уу гэдгээ бас сайн мэдгүй. Ерөнхийдөө нэг ном уншиж байгаа л тарчиж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол хөрс боловсруулахаас авахгүй бол бүх зүйл дээр анхаарах хэрэгтэй юм л. Мэдээж хамгийн сайн сортын одоо Монгол орны нөхцөлд хүүтэн тэсвэртэй, гант тэсвэртэй гэдгийг бас хэлж байгаа нь бас учиртай. Одоо зөвхөн жимсний модон дээр хүүтэн тэсвэртэй сортыг л яриад байна. Гэтэл одоо сүүлийн дэлхийн дулаалтай холбоотой ган их болж байна. Өнгөрсөн зун гэхэд төвийн бүсийн орионд бол баг бороо орсонгүй тий. Тэгэхээр ган болж байгаа. Тэгэхээр бас тухайн сорт маань гант бас тэсвэртэй байх шаардлагыг тавьж байгаа юм. Тэгээ хүүтэн гант тэсвэртэй ийм суулгацыг яг цаад нөгөө мэргэжлийн байгууллагаас нь мэргэжлийн одоо нөгөө судалгаа шинжилгээ хийдэг дээрээс нь үржүүлдэг яг тийм мэргэжлийн хүний станцуудаас мэргэжлийн компаниас нь худалдаж аваад за тэрийг одоо зөв тээвэрлээд зөв хадгалаад ингээд тарихад бол бэлтгэн. За үүний дараа бол хөрс боловсруулалт гэж нэг ажил болно. За ихэнхдээ хүмүүс бол зүгээр нэг атар газар юм уу хашааныхан газрыг зүгээр шууд одоо тоогоохаал ингээд тарьчихдаг тийм үү эсвэл нэг шан татж трактор үлгэж чаад бас тарьчихдаг тохиолдлууд байдаг тийм. Ерөнхийдөө яг тарихын урд намарч гэдэг юм уу уриншилж байгаа тарих юм бол маш сайн. Уриншилсан тэр хар талбай дээр тарьснаар бол одоо төрөлбөрийн хог ургамал ургаад авахгүй тэнд байгаа хортон шавжийн өндөг авгалдаа устгах гэдэг юм уу. За түүнээс гадна тарьсны чигийн өрөмтлөө сайн болж болно. Тэгээ тарьсны дараагаар нөгөө хар газар дээр чин нарны илч сайн шингэдэг учраас нөгөө модныхан
үндэс орчимд их дулаахан байдаг байхгүй өвстэй юм дулааны газар хангамж нь бол одоо нэмэгдэж өгч байна гэсэн үг тийм хөрс боловсруулах ажлын за газар сонгохдоо бол уулын энгэр ээвэр газар байх шаардлагатай. Бид нар бас усаа бараадад нөгөө голын эрэг мэрэг дагуу уулын одоо хойчоос хамаагүй усал байвал хаач хамаагүй ингээд тариад байна шүү дээ. Тийм учраас бид нар энгэр ээвэр газар хамгийн түрүүнд нар тусдаг, хамгийн сүүлд нар жаргадаг ийм газар тарих юм бол өвөлжилтөнд нөгөө маш нөлөөтэй дулаахан байх учиртай тийм. Газраа сонгохоос ахгуулаад одоо наад ярьж байгаа зүйл чинь бол нөгөө нэг байгалийн тогтц газрын барьцлыг нь ярьж гэлж байна тийм ээ. Тэгэхээр олон талын бас ач холбогдолтой олон зүйлийн өнцөг бас оруулж иж ин чи юу яадаг байна. За мөн дээрээс нь одоо жишээлбэл услагаан дээр манай хажууд услагаан дээр их алддаг шүү дээ одоо. Сүүлийн үед услагааны янз бүрийн системүүд гарсан. Хамгийн одоо бидний өргөн хэрглэж байгаа шангаар л усалж байгаа шүү дээ. Сууг татаа суугаараа урсгаал ингээл усалж байна. Үүн дээр бол одоо туслын услагааны системийг бас дараа нь бол ашиглаж байна. Туслын услагаад явахад бол одоо усан тэмнэлттэй тэгээд бордоогоо одоо нэг дор өгч чинь тэгээд яг ойр орчинд нь хог ургамал ургуулахгүй энэ төр гэдэг бас юм олон даваа талууд. За хөрсний хар хувцлах хэрглэж болж байна. Одоо чигийн уршилтыг багасгах зорилгоор хог ургамал ургуулахгүй гэдэг хар хувцлуудыг бас хэрэглэх гэх мэтчлэнгийн юм аргууд байна. Ер нь бол нөгөө жимсгэн чинь бас нэг га талбайд нэг 600-аас 800 м куб усаар услана гэсэн нэг юм тодорхой норм байгаа шүү дээ. Уламжлалт норм гэх юм тийм. Тэгээ энийгээ бол одоо хөрсний бүтцтэй тухайн жилийн цагаагаар шалтгаалж иж одоо хэлбэлцэн хэтрүүлж болохгүй багасгаж болохгүй. Манайхан ч нэг юм ойлголттой байдаг шүү дээ. Үндсэндээ бол яг тэд удаа услах хэрэгтэй ч гэдэг юм, эдэн удаа гэдэг юм уу тэгж ярьдаг бол зүгээр одоо сая бол норм нь харагдаж шүү дээ тийм ээ. 600-аас 800 м кубээр услах ёстой. 600-аас 800 м куб гэдэг чинь 600-аас 800 тонн ус гэсэн үг. Нэг га талбайд. Тийм, нэг га талбайд. Тэгэхээр нэг га талбайд одоо ойролцоогоор хэдэн жирхэг алим суулгах ёстой байдгийг мөр хоорондоо, урмал хоорондоо ер нь яаж тарих ёстой байдгийг. Игний хоорондоо нөгөө торнио альмиг бол 5-4 хэмжээтэй тарина. Бэсрэг альмиг бол одоо 4-3. Давжаа альмиг бас 4-3 хэмжээтэй тарина гэдэг юм уу. Ингээд энүүгээрээ одоо гадаа шинжилүүлээ үзэхээр яг нэг гавийн модны тоо гарч ирнэ. Зөв 4-3 5-4. Торнио алим бол их том болж урганы хэвтэй байдлаар ингэж тарж ургадаг учраас ийм хэмжээтэй. Тэгээ энэ хэмжээг бол бас нөгөө тааж хэлж байгаа юм биш. Энд чинь шинжлэх ухаанаар нотлогдсон. Яг тэд жилийн талбай болон одоо модныхоо олон жил наслах байдлыг бодолцоод ингээд тогтооцсон юм хэмжээ байна. Хоёлаа нэг алюминий модон дээр яваад ирээ. Тарснаас одоо хэдэн жил ургацаах боломжтой байна. Одоо маш сайн технологи хэрэгжүүлээд дээрээс нь одоо тухайн алимыг одоо стресстүүлэхгүй хүүлэхгүй байх бүх орчингийн услага арчилгааных нь бүх агар технологиг нь хэрэгжүүлээд ингээд явхад хэдэн жил дараалж ер нь жимс явах боломжтой байдаг. Бас л нэг торнио алим уу, бэсрэг алим уу гэдгээс шалтгаална нэгдүгээрт. Хоёрдугаарт бас сортоос шалтгаална. Зарим сортууд бол нэг 40-50 жил оргил ургацаа өгөөд ингээ хөгшрөөд мууддаг бол зарим сортууд бол 100-аас 200 жил болдог ч юм сортууд бол байна. Жишээлбэл чацарганы модон дээр одоо манай хуучин аж ахуй дээр 20 гаруй настай мод ингээ хөгшөрсөн жимсээ ургацаа өгөх боломжгүй ингээд оройд өрөөл нэг жоохон жимс уудаг нэг 4-5 метрийн өндөр болсон юм моднууд байсан байхгүй. Тэгээд тэрийг залуужуулах хохитлолт хийгээд нэлээд хүчтэй хохитлолт хийгээд ингээд тайрахад бол 2 жилийн дараагаас буцаад сэргээд залуу мод болоод жимсэлж ийсэн. Тийм учраас одоо нэг суурин дээр одоо тэр бол одоо нэлээд олон жил бараг 40-50 жил ингээд жимсээ өгөх юм бол ажлыг хийх юм бол жимсээ өгөөл гэсэн үг тийм. Тэгээ хөгшөрлөөгөө тэрийг тайраа хийчихгүй тэр доороос нь ургачаа залуу шимж хүчрүүдийг үлдээгээд таналт хийх юм бол тэр нь өөрөө эргээд мод болоод тэр чин доороо нөгөө үндэс нь бол байж байгаа учраас тэр нь ингээд цаашаа мод болоод жимсээ өгөх юм бүрэн боломжтой юм шиг. Том одоо жимстэй алим. За одоо манай таригч том алим жимстэй алим одоо нэг модноос жимсээ өгöd ихтэй ойролцоогоор хэдэн килограмм алим боломжтой. За алимны мод бол яг ер нь тарснаас хойш 3 дахь жилээсээ эхний жимсээ өгч эхэлдэг. 5-6 дахь жилээсээ эхлээд яг ургацнаас хайцаад доод нь нэг 5 кг-аас 10 кг орчим. За дээдл нэг 20-30 орчим юм өөх боломжтой. Шамрын эрдэм шинжилгээний станцд байсан мэдээгээр бол тэр шагдаргаан тарьжсэн алимнууд бол нэг модноос бол 100 гаруй кг авч ирсэн тэр гэсэн тийм тооцоол байт юм билээ. Тэгэхээр бол 100 гэдэг чинь мундаг шүү дээ. Тэгэхээр 1 кг алим Монгол алимны үн ер нь хэдэн төгрөг байдаг? Одоо ойролцоогоор зах зээл дээр
За ховдод бол намартаа нэг 8-аас 10 мянгаар зарагддаг юм да. 1 кг. 1 кг байлаа тий. Тэгсэн өмнө хийжсэн судалгаагаар тооцоод за яг тэр бол нэлээд бас өндөр гэж үзэж байгаа тийм яг хуу. Дунджаар нэг 20-30 гэж тий тооцоод 20-30 юм уу тий эсвэл 10 юм уу. За 10-аар тооцоод 10 кг-аар тооцоод нэг модноос нэг 80 мянган төгрөг олж боломжтой байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр алин бол маш урт одоо олон жил одоо жимсийн өгөн дээрээс нь сайн арчлах юм бол тэгэхээр манай дээр энэ аж ахуй нэгжүүдийг хөгжүүлэх шаардлагатай нэн тулгамж байгаа асуудал юм бас нэг болов уу гэж харж байгаа. За мөн за алим гэдэг хоёлоо нэлээд үлрээ ирчлээ. Алимаас бусад одоо бас ямар өндөр ач холбогдолтой юу жимсний моднууд байна тийм. Жишээлбэл тоор гэдэг юм уу, слип гэдэг юм уу. Интоор гэдэг юм уу, үхрийн нүд гэл ингээл олон төрөл байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бас энэ одоо жимсний аж ахуйнуудыг бас л давхар хөгжүүлэх бас манайд бас ялгаа байхгүй л шаардлагатай байгаа шүү дээ. Тийм ээ, хэрэгцээ байгаа. Тэгэхээр өөрийн чинь өдөр энэ алимнаас гадна өөр ямар төрлийн аж ахуй одоо жимсний аж ахуйнуудыг хөгжүүлэх илүү бас орлого ашигтай түлхэцтэй гэж бодож байна. За яг алимыг дагалдаад бол чавгыг бол ус хүмүүс алим чавг гэдэг чинь холбоо нэр шиг бас болцсон явагдаж явж байна тийм. Алим чавг тарина гээл чавганаас авал таригдаа явж байна. Яс жимс бол бас манай энэ дулаан газруудад бол ургах бас их боломжтой. Чавганы бас их олон төрлийн сортууд бол байгаа. Ховдод бол бас том болсон чавганы моднууд бас байгаа учраас энэ бол нутагших бүрэн боломжтой. Тэгээд тэр сортуудаас бол одоо хамгийн хүйтэн төсвөртэй сортуудын одоо залгалтын аргаар үржүүлээд ингээд тариалж болно. За дараа нь бол одоо үхрийн нүдний сүүлийн үеийн бас их гой сортууд гарсан байна. Том жимстэй, хүйтэн төсвөртэй. Үхрийн нүдний бас нэг дутагдaltaй тал нь хаврын херон цохиулчих гэдэг цэцгэлсэн байх үү те. Херон цохиулжвал одоо жимслэх боломжтой гэсэн үг тийм. За тэгвэл тэр хероноос яаж хамгаалах хэрэгтэй байдаг? Жилдээ нэг удаа л одоо цэцгэлж байгаа. Тэр нь одоо хаврын одоо шөний хүүтэнд л одоо цохиулаад тэр цэцэг унчих юм бол дахиж жимс гарахгүй гэсэн үг байхгүй. Тэр херууг өнгөрөөгөөд цэцгэлдэг бас юм сортууд бол Оросд бас гарсан юм байна. Тэгэхээр тэр сортуудыг бол одоо судлаад бас авчираад тарьж үржүүлээд юм томоохон аж ахуй хийхэд бол өөр нэг хүндрэлтэй зүйл бол байхгүй. Хамгийн гол нь херон цохиулчих гэдэг бас нэг дутагдaltaй тал байд. Яг хөө хероноос бол бид нар 6 га үхрийнүүдийг яаж хамгаалдаг гэсэн гэхээр яг үүрээр нөгөө цэцгэлсэн байх үе чинь нэг 7-оос нэг 14 хоногийн хугацаанд л үргэлжилдэг. Тэр хооронд бол одоо үүрээр утаа май тавих. Тийм ээ. Одоо агарын одоо дулаацуулах ийм л арга хэмжээ аавна. За тэгэл яг хаврын тэр үед чинь цас мас орчих юм бол ямар ч нэмэр байхгүй. Тэгэл херон цохиулахаас аргагүй л болтой. Тэгээ цөөхөн хэмжээний модыг бол түнэл хийх юм уу, хужих ийм аргаар хамгаалж бол их хэмжээтэй модыг бол бас түнэл хийхэд тусдаг хөвгтэй тийм ээ. Одоо бас нэг ойн зурвсаар хамгаалж болох уу одоо. Тэр нь ер нь бол жимсний аж ахуйд бол зайлшгүй байх нэг ажил бол одоо ойн зурвас байх хэрэгтэй. Ойн зурвас ямар стандарттай байх ёстой юм. Жишээлбэл одоо хоёулаа одоо энэ манай сонсогчд байгаа шүү дээ. Сонсогчдоо зориулаад анх одоо жимсний аж ахуй сонирхож байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр энэ усуудаа зориулаад хамгийн дөрүүлж сая бас хоёулаа нэлээд технологи ярьлаа. Тэгэхээр одоо аж ахуй руу нэлээд орё. Аж ахуй дээр нэн шаардлагатай дэд бүтцийн асуудлууд юу вэ? Дээрээс нь ойн зурвсын асуудлыг яриа тийм ээ. За дэд бүтцийн асуудал бол мэдээж хашаа хамгаалалт бол маш сайн байх хэрэгтэй. За тэгээд худаг усны асуудал бол маш сайн баг. Хэрвээ худгаар гүний усаар услах юм бол усныхын тооцооллыг хийгээд хэдэн га талбайг одоо нэг худаг усалж услах боломжтой бай гэдэгтээ тааруулж яж бас нөө суулгах цаа тарихгүй бол бас болохгүй. Тог цахилгаан мэдээж маш чухал тий энэ бол байх хэрэгтэй. Тэгээд зам дэд бүтэц. Тэгээд одоо болж өгвөл одоо сум суурин газар ойрхон бараадаж тарих юм бол бас ажиллах хүч гэж бас нэг чухал юм байна шүү дээ. Голоос хүмүүс ирж ажиллана гэдэг чинь бас нэг хэцүү асуудал. Манай салбарч ажиллах хүчний дутагдал гэж нэг яах юм байна. Тэгэхээр одоо том сум суурин аймаг бараадаж өгөн тариалвал бас их ашигтай. За тэгээ үүний дараа бол ойн зурвас бол орно. Хамгаалтын ойн зурвас бол олон янз байдаг л да. Нэгт сэрэг симхий гэдэг ингээд бүтцээр янз байдаг. Жимсний аж ахуйд бол ер нь хаврын цочрох хөвтрэл одоо хүчтэй салхинаас хамгаалах гэж байгаа учраас одоо нэгт бүтцтэй дорож нэг 3-аас 5 үе ийм хамгаалтын зурвас үг байгуулж өгвөл сайн гэсэн байдаг тий. Илүү сайн хамгаалах ямар модоор хийх вэ гэхээр одоо тухайн орон нутагт одоо илүү сайн ургаж байгаа маастай өндөр ургадаг байж баг шаардахаар тэгээд өндөр маастай одоо салхи хаах чадвартай гэдэг юм уу ийм моднуудыг одоо олон игнэгээр тарьж өгвөл илүү их үр дүнтэй гэж үзэж байгаа. 3 игнэ гэдэг чинь 3 игнэ 3-аас 5 игнэ гэдэг дээр энэ игнэ болгондоо ер нь өөр модууд байх хэрэгтэй юу? Тэг яг энэ зурвасны одоо технологийн тийм л байт юм л нэг игнэнд ингээ өөр төрлийн мод хольж тарьж болохгүй энэ гэсэн тийм зүйл байт юм л. Тэгэхээр
яг нэг нэ одоо гадуур нь өндөр ургадаг мотор юм уу? Тэнгүүд хоёр дахь нэр нам байдаг юм уу? Намсгаад ингэж явж бол. Эсвэл гадна талаараа намаар хийгээд дотгошоогоо өндөр болоод салхийг ингэж гаргаж өгөх маягаар. Тэгээ ер нь бол одоо салхитай нөхцөлд жимсний мод тэрвэл бас ургац нэлээд буурах, жимслэлт буурах магадлал маш өндөртэй байдаг. Тэгэхээр одоо хамгийн зайлшгүй одоо хамгаалах эсвэл бол сайн хашаатай салхи нэвтрдэг хашаатай байх хэрэгтэй. Эсвэл бол ойн зурвасыг байгуулах хэрэгтэй байдаг тийм ээ. Тэгээ наад ч юм бол яг л одоо манай сонсогчдод маш хэрэгтэй зүйл үү. Үнэхээр одоо нөгөө сайлаа бэлтгэр саваа бэлддэг шиг одоо жимсний аж ахуй эрхлэх гэж байгаа бол нэг номерт дэд бүтцээ шийд. Хоёрдугаар номер тэр одоо салхины хүчийг хаах одоо хүүтэлдэг яах тэр ойн зурвасаа маш сайн хамгаалтынхаа зурвасыг байгуулаарай гэж одоо зөвлөж байна тийм ээ. За манай суурийн одоо сонгосон мэргэжил агрономч мэргэжилтэй. Агрономч мэргэжлийг ер нь яагаад сонгосон ер нь хизээнээс агрономч болоё гэж бодоод ер нь агрономын мэргэжлийг сонгоод орчих. Би өөрөө дорн говь төвсөн говийн хүн газар тариалангийн талаар бол ямар ч ойлголт байхгүй. Ийм л хүн 10 дугаар анги төгссөн. Тэгэл яг амьдралын төвөргөр гэдэг юм уу те. Агрономын ангид яваал орсон. Өдөө аж ахуйн сургуульд олон сайхан багш нарын дэргэд маш их зүйлийг сурж одоо сайхан хамт олонтой ингээд нэр анги болоод ингээд ямар ч байсан агроном гэдэг мэргэжлийг эзэмшиж авсан. Үүндээ бас маш их баяртай байдаг. Сургуулаа төгсөөд үр тариан дээр ажиллая гэдэг төлөвлөсөн байж итэл одоо Төв аймгийн Батцүмбэр суманд Полбит гэдэг компанид ийм ажлын байр байна. За энэ дээр бол ажиллах уу? За энд бол одоо төрийн саярхалт гавьяат агроном лаган гэдэг хүн зөвлөх хийдгээ. За гавьяат механикжуулагч балган гэдэг хүн ерөнхий агроном хийдгээ. Ийм жимсний аж ахуй байгаа маа. Чи энд ажиллах уу гэдэг ийм санал ирсэн. Тэгэл би ерөөсөө маш мундаг босоодаас их юм сурч авъя гэж бодоод тэгэл ер нь жимс рүү орсон да. Одоо яг жимс рүү орсон маш сайн одоо зүйтэй зүйл биш надад санагддаг л да. Яагаад тэгэхээр манай одоо жимсээ маш олон орноос импортоор оруулж ирдэг. Өөрсдөө жимсний үйлдвэрлэл бага. Байгалийн зэрлэг жимсээ бол мэдээж одоо дүүж ашиглаж жуудаг. Тэгэхээр тармил жимсэн дээр бол манайх бол зах зээлээ хаанач өрөхгүй хангаж чадахгүй байгаа учраас одоо яг манай суурь шиг мэрэгчлэлтэнгүүд одоо энэ жимсний салбарыг хөгжүүлэх болов уу гэж боддгийг. Энэ нь одоо жимсний одоо аж ахуй дээр ажиллаад одоо хүртэл ингээ ажиллаад энийг өргөжлүүлээ явж байгаа. Тэгээ энэ хугацаанд одоо тохиолдож байсан тийм хөгжилтэй явдал одоо юу гэдэг санаанаас гардаг тий аж ахуй дээр байж байгаа нэг хөгжилтэй зүйлүүд их гардаг шүү дээ. Тэгээ тийм зүйл санаанаас гардаггүй тийм зүйл байна. Тэгвэл сонирхолтой. Тэгээ одоо зөндөл юм байсан баг л та одоо. Ер нь бол яг анх аж ахуйн сургуулаа төгсөөд очиод цэцэргний мод чи 90 гэж байгаа шүү дээ. 90-ээ ялахгүй л очижээ л шүү дээ. Ерөнхийд нэг ийм мод байд юм байл гээд огт тийм мэдээлэл байхгүй, мэдлэг байхгүй л очиж байгаа юм. Тэгэл очиод хин чи одоо нэг 90 мод нь өргөстэй байд юм а гэж хэлсэн. Тэгээд хавсан чи бүгдээрээ өргөстэй байдаг. 90 жил. Тэгээ намар болсон чинь нэр энэ моднууд нь жим сургаал, 90 модон дээр нь жим сургадаг юм билээ. Тэгээд тэр л одоо хамгийн анхны очиод гайхажсэн зүйлэл байсан байна. 90-ээ ялгадаг бол очисон. Тэгээд 10 гаруй жил ажиллаад бас ямар ч гэсэн жимсний талаар нэлээд сайн ойлголттой болоод үйлдвэрлэлийн талбай дээр бас ийм ажил хийгддэг юм байна. Ингэж ажиллах хэрэгтэй юм байна гэдэг. Бас нэг 40-50 хүн удирдаад тэр хүмүүсийн тийм амаргүй хийгээд ингэ явдаг л байсан. Тэгээд бас амаргүй хүнд ажил шүү дээ. Ер нь жимсний салбар. Амаргүй гэснээс одоо өөр тохиолдож одоо хүнд явдлууд гэх юм уу эсвэл одоо бэрхшээлтэй үе шантарч ирсэн үе бий юу яг одоо яасаа хэцүү юм бэ гэж бодож ирсэн үе бий юу? Шантархан ч гайгүй нөгөө залуу хүн чинь юунд тааш нэг шантрах. Ер нь хамгийн нөгөө хэцүү юм ургацаа алдах жоохон хэцүү. Нэг жил маш их хэмжээний гонхтой. Нэг жил маш их хэмжээний жимс сургаад бараг модон дээр ингээд тооцоо бодоход 200-300 тонн жимс ургачаар авчгаар тийм хэмжээний цэцэрэг нь ургаад. Манайх чинь 36 гаатай л да. Тэгэл за энэ жил ставргац маш сайн авах нь тэгэл бороо уур хэлбэхтэй юм жилээс ургацаа тооцоод за энэ жил чистэй мундаг ургацаа авах нь гэсэн тооцоод л жигтэй тооцоо бодоод ээжтэл чиг ихтэй тэгээд нөгөө өдрийн халуун температур шөнийн хүүтний температурын зөрүү гарангуут өвчлөлттэй юм жимс чинь. Зөв. Тэг ингээл зөв зүгээр байсан жимснүүд маань ингээл бөөрнүүд нь харлаад цэхийгээл цайгаал ингээл ерөн авах юмгүй болоод эхлэхэд чинь сэтгэлээр унж эхэлж байгаа.
Харамсалтай юм лээ. Тэгэл яг олон хүний хүчинд тэрий чинь бүгдийг хурааж аваад бүгдийг яалгаад Цэвэрлээ ахын аяа. түүгээ цэвэрлээд ингээд тушаачдаг байсан бол дахиад нөгөө нэг өвчлсөн жимснүүдээ ингэж цэвэрлэн барина гэдэг чинь давхар ингээд бүүн ажил. Тэгэл олон хүний нөгөө мундаг хамт олонтой байсан тултаа нөгөө олон хүний хүчээр л давж гарсан. Тэгээ яг чонгуу урагц авсан л та тухайн жил. Тэр л жоохон хэцүү байсан. Яг үнэ тийм. Одоо би бол санал нэг чинь агрономч үний одоо хамгийн гонигтай үйл бол ургац салдгүй байдаг. Зарим жил бол гантай байдаг, зарим жил ургац сайтай жил бас цас ир дундагч байд юм. Одоо тариан дээр ажиглагддаг. Тариа бүх үйдэг. Би бас нэг жил нэлээд их юм тарьцсан байж хагаад. Тэгээ яг хураадгийн даваан дээр одоо гинтгэн маш их цас унаад. Хөрсөн дээр нэг 30 сая хүртэл цас унсан. Тэгээ нөгөө тариа чинь тэрчгээр ингээ бүгд налчсан. Тэгээ нөгөө хураахаас өмнө налцсан. Тэгээ уйлаа зогсчихлээ шүү дээ. Тариан далбахаа гадна. Тэгэхээр яалч угаас яг нэг орилгын хаашаа зүгээр ингээд өднөөс нөлөөс хойшдог юм байл. Тэгээ энэ бол хамгийн тийм одоо гонигтай өмч байдаг. Тэгээд тэр гонигтай өмч маань одоо бидрийг улам хурцсалж дахиж бас одоо илүү ургац авахын төлөө хичээдэг, зүтгэдэг тийм одоо зан чанарыг суулгах юм болов гэж боддог. Тэгэхээр хоёлаа юу вэ? Эргээгээд нөгөө жимснийхээ одоо аж ахуйн тал руугаа ингээд эргээд орё. Жишээлбэл нэг жимсний аж ахуйтай хүн за ямар нэгэн жимсэн дээр биш болно. Эсвэл одоо алимн дээр жишээ одоо хоёлаа ярь тийм ээ. Нэг алимны одоо талбайтай хүн ер нь хэр зэрэг гайгүй амьдрах боломжтой. Ер нь амьдралаа авчих боломжтой ургацаа өгöd эхэллээ гэж бодоод эсвэл тэрнээс том байх хэрэгтэй юу? Эсвэл тэрнээс бага байх хэрэгтэй юу гэж боддог. Ер нь нэг юм одоо агрономч хүний нэг баримжаа байна шүү дээ. Одоо өөрөө нэг олон жил жимсний аж ахуй дээр ингээд ажилласан. Ер нь нэг иймэрхүү байхад нэг юм полны өрхийн аж ахуй болоо явчихна да аюугаарч тутахгүй. Цэцгэлдэг жимснүүдийн хувьд бол Монголд оронд бас жоохон эрсдэл өндөртэй л. Одоо ингээд алим сайхан хавар цэцгэлсэн байж тал нэг хавар ингээд хэрүү зохиол бүгд байхгүй болчвол тэр жилдээ огт орлогогүй болно гэсэн. Тэгэхээр яг алимны аж ахуй байвал давхар одоо хажууганы сөглөг те одоо ухрынууд галаа хайстын тоор энэ гэдэг юм уу те жижиг болтой жимснүүдийг давхар тарих. Тэгж эрслээ хаах гэж тийм. Одоо эрслээс хамгаалсан маягаар ингэж нэг тарьж болж байна. За дээрэс нь бас үржүүлэг одоо алим тариад үнэхээр сайн сортын алим тарьсан бол тэрийг бас давхар үржүүлээ явж явах хэрэгтэй. Суулгас гаргаж явах хэрэгтэй. Дээрс нэг аль талын давхарт бодож л явахгүй бол ганцхан бас жимсээ хараад олон талтай байна гэсэн үг шүү дээ. Ганц жимсээ үлээх биш. Суулгацаар тодорхой хэмжээний бас орлого ашиг ягаад тэр аж ахуйн зардлыг хийгээ яваа. Тэгээ мөн ялгаа авахгүй жижиг одоо хэмжээ юу одоо өндөр ургадгүй тийм ботлог жимсний моднууд тарьж үстэн дээр ашиг хүртэн. За тэгээд тэр жимсний модууд ер нь ямар хэмжээтэй байвал ер нь зүгээр нэг жижиг одоо мини загвар гэх юм уу тийм байвал юу одоо би одоо хамгийн гол нь сонсогчдод зориулж бас ойлголт өгөх байдлаар суугаад байгаа шүү. Гэхдээ яг хөө тэгэл тухайн хүний боломж болцооноос бол шалтгаална л да. Ер нь бол хийж чадчихвэл том л байх тусмаа сайн. Тэрэн дээр бол одоо сүүлийн үеийн одоо техникүүд бас гайгүй болчлаа. Мөр хоорондын хөрс боловсруулалт хийгээд авслагааныхын системийг шийдээл тэ. Ингээд цагийн ирлээ мэрлэнээр шийдээл өөрөө заавал услахгүй худаг ингээд автоматар усалдаг ч юм уу. Сайхан бордоонууд их гарч जैन тэ. Яг одоо хэрэгцээтэй үед нь бордоонуудыг өгчдөг. Үнэтэй сортын одоо ухрынүүднүүд энэ гүзээлзэг нь бас тарьж болж байна. Хүлэмжийн аж ахуй те. Хүлэмжтэй хажуудаа бас ингээд явхад бол 1-2 гаа бол одоо хамгийн багтаа. Нэг айл өрхөд гэдэг юм уу? Аж ахуй нэгжид гэдэг юм уу? 1-2 гаа. 1-2 гаа бол хангалттай. 5 гаа бол аж ахуй хэмжээ нэлээд том болоо явчихна гэсэн. За 10 гаа бол үйлдвэрлэлийн хэмжээнд л гэж яригдана. 10 гагийн ерөн жимс мална гэдэг бол нэлээд хэмжээний зардал мөнгө их шаардна. Төлөвлөлт бүх юмыг л зөв хийж гайгүй ургацаа та. Жишээлбэл одоо 10 гагийн үйлдвэрлэлийн хэмжээнд одоо хэлэхэд ойролцоогоор нэг эхний хөрөнгө оруулалтын зардал хэр зэрэг баримжаагаар тусах уу? Том одоо алим тарихад одоо тий. Алим одоо тэгэл тэр сөглөг одоо юунуудаа хойлж утгаад ингээд тарих тий. Яг нарийн тооцоо хэлэхэд бол хэцүү. Одоо Монголд алимны суулгацаас 35-аас 45 мянга, 55 мянган үнэтэй. Суулгац нь өөрөө жоохон өртөг өндөртэй гарч байгаа. Өндөртэй байгаа тийм. Тэгэхээр бас тэргээд дагаад нэлээд дагаад бол мэдээж өртөг бол өндөр гарна. За ухрынүүднүүд бол одоо сүүлийн үеийн том жимстэй сортууд бас нэг 10-аас 15 мянган төгрөгийн үнэтэй болсон байна. Бидний нөгөө өмнө үржүүлдэг баг чинь 2500 3000 л байдаг байлаа. Одоо чинь сүүлийн үеийн сайн сортууд гарсан. 10-аас 15 мянга болсон. Үнэтэй л болчиход. Ургац өндөр өгдөг тийм. Ургац өндөр өгдөг. Ийм сорт. Ухрынүүдийг одоо яа гэдэг түүгээр нь гинэ ургацаа аваад шууд килограмм борлууд тийм эсвэл одоо барин хийж юу явал ер нь арай илүү юу гэдэг юм уу? Ихэнх аж ахуйнууд бол шууд л борлуулж байна.
жимсээр нь Үйлдвэр рүү үйлдвэрүүд тийм манад нөгөө өхрийнүүдийн жимсээрээс барай нэг үйлдвэрүүд байгаа шүү дээ. Тийм байна. Тэд нар л бол голдуу нийлүүлж байна. Телеграм хэдээр ахуй дээр одоо жишээлбэл үйлдвэрүүд ойролцоогоор дунджаар тийм ээ. Яг доош нь биш маа. Одоо өхрийнүүдний жимсээс хүнтэй болсон шүү дээ. 15-аас 25 мянган хооронд 1 кг жимс зарагдаж байгаа шүү дээ. Бас үнэтэй юм байна тийм. Сортоос шалтгаалаад. Өхрийнүүд бол үнэтэй жимс. Мэдээж гоо маш гоё барайд гардаг шүү дээ. Өдрөөс нь бас шүүс гардаг тийм ээ. Шууд хүн жимсээр нь бас идэх боломжтой. Монгол оронд ургасан одоо жишээлбэл алим жимсний давуу тал гадаадаас импортоор оруулж ирж байгаа жимснээс юу яг юугаараа шимтгийл юм бодис байдаг юм уу те? Юугаараа ялгаатай байна. За нөгөө нарийн биохимийн шинжилгээнд дэр хийж байгааг болохоор тэрийг бол нэг нарийн сайн мэдэхгүй. Ер нь бол гэхдээ яг алим тарж байгаа хүн алим чавга одоо юм жимс ургуулж байгаа хүн бол тариал модон ургаал сэтгэл зүйн хувьд ингээ маш гоё болчтой байхгүй. Тэгээд хавар цэцгийг харна, сэтгэл санаа гоё болно те. Одоогийн стресстэй нийгэм чинь тийм гоё юм хараад цэцгийг хараад жимс суухыг хараад жимсэн томрохыг хараад намар жимсээ хурааж аваад ингээ саунд хийгээд ингээ суух чинь маш гоё сэтгэл тийм гоё сэтгэл төрж байхгүй. Тэгээ тэрүүгээрээ бас нөгөө өөртөө маш том хөрөнгө оруулалт юм болоо гэж харддаг штэ. Сэтгэл санаа тэгээд эрүүл мэндтэй те. Тэгээ хүн чи өөрийнх нь тарж байгаа модон янз бүрийн пестицид бус юм бол хэрэглэхгүй. Газар зүйн байршлын хувьд алим одоо бусад жимснүүд чав тэгээд нөгөө жижиг одоо жимснүүдийн ер нь хаана ер нь тохиромжтой. Манай дээр одоо тийм газар зүйн байршлаар харж тогтоосон тийм байдаг юм уу? Жишээлбэл говийн бүс, хагаан бүс рүү юм өндөр уулын бүс рүү ингээд баруун зүүн гэдэг ингээд гэсэн тийм байгаа юу? За яг хуучин жимсний станцуудын одоо байгуулсан шалтгаан бол ерөөсөө Монгол орны айл нөхцөлд хариул илүү тохиромжтой ургах байл гэдгийг судлах гэж л одоо ингээд 5-6 байршилд одоо байгуулсан байгаа юм л да. Тэгээд тухайн тэр дүн мэдэг бол одоо бүрэн мэдгүй ч гэсэн яг хоо бүгд амжилттай сайн ургаж исэн ийм дүн мэдээ бол байд юм лээ. Яг хоо Монгол оронд бол сүүлдийн жүгшийн бичснээр бол юу байд юм л их газарлаг шинжгээд тий одоо хаах тийм өндөр уул юу бол бах уул даваа бол бахтай байна, салхи ихтэй байна. Тэгээд хүүтэн байна. Ийм учраас бол урахад бас хүндрэлтэй юм гэсэн юм тооцоол байд юм лээ. Гэхдээ одоо нөгөө жимсийн чинь хүмүүс бүгд ингээ хоббигоороо тарьж байгаа шүү дээ. Монгол орны өнцөг булан бүр тарьж байгаа. Зарим нь бол сайхан амжилттай ургаж байгаа. За тэр байдлыг хараад ер нь Монголд одоо хаан жимс тарьж гэнэ гэдгийг бол ерөнхийд нь би мэдж байгаа байхгүй. Тэнд одоо тийм хүн сайхан ургуулж яана гэдэг одоо фэйсбүүк хөгжсөн. Тэрийг харж байхад бол ерөө урахгүй газар бол байхгүй юм байна. Бүхэл газар бол урах юм байна. Тухайн одоо газар орныхоо нөхцөлийг маш сайн зөв судлаад зөв арчилгаагаа зөв хийх юм бол ер нь Монгол орны айлч нөхцөлд бол урах юм байна. За жишээлбэл танаа одоо говийн бүс рүү одоо та хэд маань бас одоо мэдээж модернизуулгын ажлуудаа хийгээ явж байгаа. Тэгээ говийн бүс рүү бас одоо дулааны хангамжийн төстэй тийм ээ. Бас даваа талаа. Тэрийг ашиглаад бас ер нь ямар төрлийн жимснүүдийг ер нь төлхөө та хэд ер нь фокуслж ажиллаж байна одоогийн байдлаар. Дорн говийн хувьд бол давуу тал бол байна. Мэдээж дулаан байна. Гэрэл, нарны гэрэл бол тусгал маш сайтай юм байна. За яг хөрс мэдээж хатуу байна. Тэ усал гайгүй ерөнхийдөө бас хужирлаг байх нь байна. Гэхдээ яг сайн шанд орчимд бол усны байдал бол гайгүй. За хамгийн гол хүндрэлтэй асуудал бол салхины асуудал байна. Тэнд бол маш их шуурга бол маш ихтэй. Учираас бас хамгаалтын зурвсыг маш сайн байгуулах. Тарих технологи бас нэг жоохон өөрчлөх юм уу одоо шивүү их юм тарж ажил одоо гайгүй ургана гэдэг юм уу. Иймэрхүү бодлоор бас одоо ямар ч гэсэн туршилтын ажлууд явагдаж байна тий. Сортын хувьд бол одоо бэсрэг алимны том жимстэй сортыг одоо төлхөө тариалъя гэсэн бодолтой одоо үржүүлэх ажил эхлэх явж байна. Бэсрэг алимны сортын одоо нэр ус юу байгаа яг тодорхой. Тэгээ миний батсан бүртээ тарж ургуулж ирсэн одоо юнга сорт гэхэд одоо 100-аас 150 кг ийм жинтэй сорт байдаг. Тэгээ энийг бас нэг цөөхөн доогоор үржүүлж эхэлж байна. Тэгээ нэг жимс нь 100-аас 150 бараг боломжтой хэмжээний жимс өгдөг. Тэгсээр нэ босоо ургадаг. Хэвтүүлж барьдаггүй. Тэгээ энийг бас үржүүлэх гээд одоо бэлтгэл ажлууд хийгдэж явж байна. Яг арай жижиг жимстэй гэхээр Уралскийн алимной гэдэг сорт байна. За энийг бол ургац өндөртэй гэдэг утгаар нь бас үржүүлэх хийгдээд эхэлж байна. Жижиг жимстэй мөртлөө ургац өндөртэй. 50-60 г орчим жимстэй. Нэг модноос
ойролцоогоор дээд урагц нь 200 кг гэж. Оо 200 кг гэдэг чинь сүрхий их жимс өгдөг. Маш өндөр урагцтай байхгүй. Одоо баруун хараад манай инженер Ганс бах тэр сортыг их тариалж байгаа. Бараг нэг модноос 50-60 кг хурааж байгаа. Нэг модноос ойролцоогоор 50-60 гэдэг чинь 10 модноос 500 кг алим хураачих нь. Тийм. 10 модтой хүн 500 кг алимтай 500 кг алимыг ч одоо 1 кг-ын эдэр одоо бодогдоо түрүү нөө 8 сар өгч. 8000 орчим. За 8000 гэдэг чинь 5-8-ын төгч. Тэгэхээр одоо ойролцоогоор юу вэ? 5-8-ын төгч гэдэг чинь үгүй одоо 8000 гэд тооцоор чинь юу юм шүү? 400,000. 400,000. Тийм. 50 хэлж юмсан. Тийм ээ. 50 хил 400,000. 50 хэл 500 кг 4 сая төгрөг. тийм 4 сая шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр маш их өгөөжтэй гоё сорт байна шүү дээ. Наач хамгийн багадаа л 50-60 гэж тооцож байгаа шүү дээ. Тэгээ сайн арчлуул 100 мянгаар авчихна шүү дээ. Тэр ийм сайхан өгөөжтэй зүйлийг одоо бас тарж ургуулад ингээд явна гэдэг чинь импортыг дээр нь манай говийн бүс рүү яс жимсийг тарих юм бол их амжилттай ургана гэдэг. Гадны эрдэмтэд бас их зөөвлөдийн тэгээд татилээ өөрийнх нь сансны зоргоор бас тарьж чадахгүй байна. Одоо ямар ч гэсэн эхлүүлээл ингээд нэг мэдээж тэгээд чинь дагаад нэг хөрөнгө оруулалт тэр маш шаардлагатай байна. Баагаар ямар ч гэсэн хийгээд. За манай суурийн хувьд одоо нийгэм рүүгээ хандсан байдлаар юу нь яаж ажиллаж байна? Одоо алим жоо тариал сонирхолтой хүмүүстэй ер нь яг юу хийж байна? Сургалт хийж байна уу? Эсвэл сурчлагаа юм эсвэл зөвлөгөө энэ төр өгч байгаа тийм хөл байна уу? Ер нь бол зөвлөгөөг бол байнгын өгнөө. Тэгээд жимсгэн тарьдаг бол мэддэг улсууд бол утсаар яриад байнгын зөвлөгөө авдаг. Facebook дээр нэг алим чавга тариалагч гэдэг групп байгаа. Тэрүүгээрээ дамжуулаад бас хүмүүст шинэ мэдээлэл хүргэчихийг бодно. Тэрүүгээрээ Тэр чинь бас хэрэгтэй шүү дээ. Одоо заавал уулзахгүй цайнаас мэдээлэлүүд аваа авчих тийм ээ. Тэгээ яг аймгийнхаа бас жимсгэн сонирхдаг, мод сонирхдаг улсуудад бас жимсгний мод яаж тарих, яаж үржүүлэх талаар юм сургалт хийж байна, зөвлөмж өгч байна. Сайн байна. Энэ чинь одоо хавартаа бас завж хөлөө харуулчихад хамт тайраад өгчөж байна. Хийх ёстой шүү дээ. Тэгээ миний хувьд бол бас наадхаж бол баяртай л хүн мэддэг чаддаг зүйлээ мэдгүй хүндээ хэлээд хамтарч ажиллаад бид нар бол ингээд нэгдэж нийлж ижил одоо амжилтанд хүрнэ. Одоо нэг буруу хараад ганцаараа юм хийгээддэг одоо тэр цаг үе өнгөрсөн. Тэр залуу хүмүүс нэгэндээ туслах ёстой тий. Одоо магадгүй биднээс дүү одоо жоохон одоо 17 8-тай юм 20 та хүүхдүүд бас жимсний ачуутай энэ гоё алимыг хийдэг гэсэн тийм өрөөдөлтэй байх магадaltaй байхгүй. Тэгэхээр одоо алим жавганы аж ахуй эрхлэхийг сонирхож байгаа том жижиг хамаагүй цөөхөн хамаагүй энэ хүмүүстэй ер нь зориулаад юм яг юун дээр одоо анхаарах ёстой юм гэдэг талаар За яг хөө тэгэхээр заавал алим жавх гэхгүй зүгээр тий одоо нөгөө жижиг жимстэй ч bijүүлнэ шүү дээ. ер нь талбайн байршлаа эхлээд хамгийн сайн зөв сонгох хэрэгтэй. Одоо хаана тарих уу гэдгээсээ шалтгаалаад. Түрүү нөгөө ингэр газар гэж ингэр газар нарлууга одоо харуулж тарих юм уу, салхиа дагуулж тарих юм уу? Үер ус явдаг газраа маш сайн тооцоолох хэрэгтэй. Эхлээ газрын байршлыг маш сайн сонгоно. Дээрээс нь сайн суулгах заавах хэрэгтэй. Одоо нөгөө сүүлийн үед хүмүүс ингээл том алим чавганы суулгах заавал манайх ингээл нэг хэдэн мод авсан чи ургасангүй гээл тий. Ургасангүй гээл. 5 мод авсан чи харин 2 нурлаач гэж яах шиг. Энэ ерөөсөө 100 суулгахтай холбоотой байдаг байхгүй. Маш сайн чанарын суулгацыг буух эзэнтэй буцаага ихтэй газраас нь авах хэрэгтэй. Тэгээд зөв хадгалсан зөвлөгөө өгдөг байх хэрэгтэй. Зөв хадгалсан, зөв тээвэрсэн юм суулгацыг авчираад зөв тариалах хэрэгтэй. Тэгээд ургуулчих юм бол хүн урамшдаг байхгүй. Тэгэхгүй нөгөө тарьсан мод нь ухайдах юм бол хүн бол ямар ч урамгүй дахиж мод тарихгүй. Ургадгүй маа. Авах газараа маш сайн сонгох хэрэгтэй. Найдвартай газраас авах хэрэгтэй. Зах зээл дээрээс хараад хаад одоо зах зээл дээр ажил хийж байгаа тэр модны суулгацыг бол үндсэндээ нэг юм мэрэгжлийн бос хүмүүсээс бас аюул их авч байна. Яг үнэ хэлэхэд. Тэгэхээр яг энэ одоо буух эзэнтэй буцахаа ихтэй зөвлөгөө өгдөг юм хүмүүсээс жимсний хүмүүс бодлогоцыг бас аваачаа гэж зөвлөж байгаа юм тийм ээ. Тий. Хүн болгонд л нэг алим чавга тарчаасан гэсэн мөрөөдөл тэгээд явж итэл нэг алим чавганы мод таарангууд авчдаг байхгүй. Тэгээд тэр нь одоо ямар хурахгүй мэдэгдэхгүй хаанаас авчирсан, яаж хадгалсан тий. Ийм одоо зарим одоо хятадаас хүртэл алимны мод авчраад зарж лээ. Польшоос авчраад том моднуудыг 500 мянгаар зарж лээсэн. Бүгд ургаагүй шүү өгсөн тэгээ. Хүүтэн төсвөртэй ийм суулгацнууд ч байна. Хүүтэн газараасаа дулаан руугаа нутагших нь илүү байдаг болохоос дулаанаасаа хүүтэн рүү ирж нутагшна гэж боломж байхгүй. Онлын хувьд бол байхгүй юм л. Тэр урдаас оруулж ирээд яг хөө тэр урд бүсэд нь ойролцоол тариул яадын гэхээс ер нь нутагших нь их муу байхгүй.
Тэгэхээр нөгөө сая газар зүйн байршил тэр нөгөө байгалийн гамшиг тохиолдохоос яа. За тэгээд сортоо судлаа. За ингээд нөгөө суулгацгаа сонголтыг зөв хийлээ тий. Тэгээ ингээд зөв технологи одоо хэрэгжүүлж эхлэв шүү дээ тийм ээ. Тэр зөв технологи нөгөө нэг хэрэгжүүлнэ гэдэг чинь тэгэл нөгөө зөвлөмж аваа явчихна гэсэн үг шүү дээ. Нөгөө буцах эзэнтэй буугаа эзэнтэй юунаасаа. Жишээлбэл алюминий модыг бол доошоогоо 1 метрийн гүнтэй, диаметр 1 метрийн диаметртэй ийм том тогоон тарьдаг байхгүй. Буцаага тэр тогоон дотор хөрсөө боловсруулаад ингээд хөнгөн сэрэх хөрсийгээд тэгээд ингээд буцаага Доошоо 1 метр гүн. доошоо 1 метрийн гүнтэй. Тогооны диаметр нь дахиад бас 1 метр байх хэрэгтэй. Метр. Метр хэмжээтэй. Тэгээ энэ нь одоо яаж ийм нөхөр тэр үндсийг маш хурдан тэр чөлөөтэй тэр нөгөө сул хөрсөнд тархаах гэж л тэгэж том юм тарьж байгаа. Гэтэл тэр чинь нэг 40 хэмжээтэй юм уу 50 хэмжээтэй юм аваачаа зоочих юм бол нөгөө үндс маань тэлж чадахгүй тэндэл байгаа даа. Тэгэхээр маш том өсөхгүй юм байна шүү дээ модны нүгийг. Одоо энийг гэхэд манай зүгээр сонирхогч гэдэг юм уу тарьж байгаа хүмүүс бол мэдэхгүй байгаа шүү дээ. Наа ч одоо энэс эхлээл зөвлөгөө хэрэгтэй байхгүй. За тэгээд хөрсний зохион байгуулалтыг яаж хийх вэ? Одоо хөрсний зохион байгуулалт ямар бордоо яаж хийж хийх вэ? гар дор одоо хамгийн илбэг байдгаар нь бууцыг л ашиглаж байна л да. Яг үндсэн бордоонд бол нэг тогоонд бол 20 кг бууцыг одоо хөрстэй нь хольж өгөөд ингээд бол хийж байна. За тарихын өмнөх бол цэник услгааг бол маш сайн хийж өгөх хэрэгтэй. Тэр тогоог бол дүүртэл туслаад шингэх хэрэгтэй. За үүний дараа бол нөгөө бууцтай хөрсөө ингээд метрийн нөхөнд буцааж хийгээд за тэгээд тэрэн дотроо ухчихад нөгөө суулгацаа үндэсний хөгжөө тэр нэг залгаа гэж байгаа алимн дээр бол алимын ч одоо өрлийн модон дээр залгаж байгаа шүү дээ. Тэр залгааг бол дээр нь алим. Тийм тогооны толион дээр ил гаргах байдлаар ингэж байрлуулад тэгээд тарих хэрэгтэй. Тэгээд тарьснаас хойш бол дахиад бас тэр хөрсөө хамтлан туслана. Ингээд дараагийн услага бол 7-10 хоног тутам явагдана. Тэгээд бас л хөрсний онцлог тэгээд тухайн цагаагараасаа л болно. Услага гэснээс одоо дунд говьт нэг бас нэг хэдэн гагийн алимны тариалт хэлсэн. Алимнууд нь бас хатаад урахаа байлаа гэд мэдээлэл ирээд над руу холбогдсон л доо. Судлаад үзлээ. Ер нь бодож бодож байгаа юу бүх юмнуудыг ингээд шинжилж үзэж чаад тэгсэн чинь гол асуудал нь очиод усан дээрээ очиод тогтсон. Зарим одууд хүйд хэлсэн. За усны шинжилгээнд одоо шинжилгээ өгнө гэсэн чинь маш өндөр давсны агуулмжтай. Тэгээд тухайн давс маань нөгөөтгөрөө нөгөө маань алимын ослонгууд өөрх нь нөгөө алимны чинь гэж доогор нөгөө ус шингээж авдаг. Одоо нөхсүүд нь бүгдээр нөгөө давсандаа бөглөрөөд нөгөө алимч үхээд эхэлт. Юу зөвлөсөн бэхээр усны шинжилгээ лабораториор баталгаажуулаад авсан. За үнэхээр одоо давсны агуулмж өндөртэй байна наадах чинь. Худгийнхаа амсар дээр одоо шүүлтүр тавиад зөвлөгөө өгсөн. Тэгээд шүүлтүр тавиад нөгөө үхчихээс алимнууд нүхээ байсан. Ийм тохиолдол. Үндсэндээ бол одоо хөрс ус тэр суур юмнуудаа шинжилэх нь маш чухал юм байна гэдгийг л одоо тэрүүгээр одоо жишээ болгож харж болж байгаа. Тэгэхээр дуртай газараа жимсний мод тарьчихдгүй маа гэдгийг л одоо тэрүүгээр харж болж байна тийм ээ. Тийм. Ер нь манай говийн ус хөрсөнд л асуудал байгаа шүү дээ. Давсны өндөр агуулмжтай. Тэгэхээр адаглаад говьд одоо юу яхаар бол усныхаа агуулмжийг шинжилгээгээ өгөөд ямар агуулмжтай байна тийм ээ. Тэр дотор одоо давс байна юу байна бүх юмнууд хэтэрсэн үедээ бол заавал шүүлтүрдэх ч юм уу тийм үү байвал бас модондоо хийлтэй юм бэлээ. За одоо ингээд би одоо яриандаа халуураад ингээд нөгөө хамтран ажиллаж байгаа байгууллагуудынхаа билийг бас ингээд өгөхгүй бас нэлээд урт яриад байдаг. Тэгэхээр одоо санаж байгаа дээр хамтран ажиллагчдынхаа билгийг одоо гардуулъя. Ширхэг үрнээс ширээний хүн сүрээтэй одоо манай подкасттай хамтран ажиллаж байгаа үндэсний үйлдвэрлэгчд байгаа. Тус үндэсний үйлдвэрлэгчд маань бүгдээрээ одоо яг энэ түүхийдээ Монголдо тарьж ургуулад ширхэг үрийг тариад тэрнийг ширээний хүн суртал нь одоо ажиллаж байгаа. Ийм одоо компани хамт олон байгаа. Тэгээ энэ одоо процесс дээр маш олон тариаланчид одоо ногоо тарьж байгаа маш олон хөдөлмөрч ард түмэн хөдөлмөрлүүд үйлдвэрлэлийн процесс дээр бас маш олон одоо хөдөлмөрч ард түмэн одоо хүмүүс оролцоод ингээд хүнс болж байгаа. Тэгээд манай подкасттай хамтран ажиллаж байгаа одоо билүүдээ гардуулъя. За манай подкасттай хамтран ажиллаж байгаа одоо Vitapet компани байгаа. Vitapet компани маань одоо Монгол оронд ургасан луун одоо түүхийдээ болсон маш олон гоё төрлийн жимсээр баяжуулсан юм 4 төрлийн натура гэдэг юм гоё брэнд гаргасан байна. За мөн энэ авруг гэдэг одоо маш олон төрлийн эрдэстэй юм аршаан байгаа хүний биед сайн. За мөн ялгаа байхгүй одоо нэг хүүхдэд зориулсан луунгаар бас одоо бүтээгдэхүүн бүтээгдэхүүнүүд маань ингээд байж байна. Vitapet брэндийнхээ билгийг гардуулъя. За баярлалаа. За энэ маань бол одоо Монгол агрономчийн гараар одоо оюун ухаанаар тарьсан
одоо тижээсэн үхрийн стейкний мах байгаа. За энэ стейкний махыг манай анхны дугаарт орсон Алтан Бадрал захирал маань одоо өөрийнхөө зүгээс нийт оролцогчдод одоо бэлэг болгоо өгч байгаа шүү. За баярлалаа. За дараагийн одоо манай подкасттай хамтран ажиллаж байгаа одоо та хэд маань эзэгтэй гэдэг тосоор нь гэрэн дээр нь бол мэднэ. За эзэгтэй гэдэг тос одоо маш сайн чанарын одоо рапсын түүхий дээр үйлдвэрлэсэн ийм рапсын өндөр зэрэглэлийн тос байгаа. Тэгээ энэ тосыг бол маш олон төрлийн ургамлаар байжуулаад ийм гоё одоо шинэ Мора гэдэг ийм брэнд гарсан байна. За баярлалаа. Стабай. За бидний дараагийн хамтран ажиллаж байгаа одоо брэнд бол одоо Баатар брэнд байна. Баатар брэнд бол Монгол оронд ургасан эмийн ургамлаар маш олон төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд ийдэг. За өнөөдөр танд одоо баргашууны бэлтгэлийг эрүүл мэндээ одоо хамгаалаарай гэдэг. За энэ бол маш гоё юм шүлний юм одоо амтлагч байгаа. За энэ уушиг цэвэрлэх цай гэдэг ингээ эрүүл мэндийн бүтээгдэхүүн. Монгол оронд ургасан эмийн ургамлаар гэсэн. За баярлалаа. За бидэнтэй хамтран ажиллаж байгаа одоо Мазала брэнд байгаа. Мазала брэнд маань одоо 5 төрлийн хүнсний ногоогоор баяжуулсан, Монголд ургасан хүнсний ногоогоор баяжуулсан ийм гоё хүүхдэд зориулсан гом байна. Хүүхдүүдтэй хоол хийж өгөөрэй. Баярлалаа. За маш олон гой бэлгүүд авлаа гэдэг. Энэ бас бид нар юм тарж ургуулдаг хүмүүсийн хувьд ингээд үндснийхээ үйлдвэрлэлийг аль болох дэмжихийг боддог. Боломж олдвол ер нь үндснийхээ үйлдвэрлэлийг л байнга хэрэглэхийг боддог доо. Тэгээд бүгдийн сайхан хэрэглэнэ. Цаашдаа судалдаа авч байна. Маш баярлалаа. За баярлалаа. Тэгээд одоо энэхүү манай энэ үндэсний үйлдвэрлэлүүд хэрэглэхэд бол баталгаатай. Хамгийн гол нь гарал үүссэн тодорхой. Гадаадын тийм олон ирээн цастай бүтээгдэхүүнээс одоо хэд дахин давуу чанартай эрүүл хөрсөнд орсон ийм гоё түүхий дээрсэн бүтээгдэхүүнүүд байгаа. За яагаад бид нар бас ингэж тодтогч яриад байгаа вэ гэхээр бидний бас энэ манай урстай айл гэдэг подкастын гол зорилго маань Монгол орондоо урсан түүхий дээр хийсэн юм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг компани аж ахуйн нэгжүүдэд дэмжиж энийг олон нийтэд таниулах түгээх ийм зорилготой одоо энэ урстай айл гэдэг подкастаа эхлүүлээд хийгээ явж байгаа. За хоёулаа эргээгээд одоо яриандаа оръё. За хоёулаа нэлээд одоо жимсний технологийн талаар мөн одоо жимсний аж ахуй байгууллагад юун дээр анхаарах талаар нэлээд ярилцлаа. Одоо дараагийн асуулт маань бол одоо төр засгийн бодлого ер нь энэ жимсний одоо аж ахуй дээр яаж нөлөөлөх ёстой, яаж одоо бодлого баримтлал зүгээр гэж боддог вэ? Таны одоо мэргэжлийн хүний хувьд одоо бодож байгаа зүйл байвал. За жимсний аж ахуй жимсгийн тариалах бол ер нь бусад таримлыг бодвол маш их өртөг зардал газрын байршлаас авахгүй бол маш их зүйлийг шаардж иж ургадаг учраас төр засгийн дэмжлэг бодлого бол одоо зайлшгүй байх шаардлагатай. Монгол улс бол одоо цэцэрхэн хөтөлбөрөөс хойш бол одоо дөрвтэй тийм бодлого хөтөлбөр бол гаргасангүй. Манай хөдөө аж ахуй яам сайдууд бол одоо маш ойрхон солигдож байна. Тэгэл нэг мал аж ахуй газар тариалан гаяар жамжаагүй байтал дараагийн сайд гарч ирж байна. Юун жимсгэн ярихтай мантай байгаа болтой. Эхний зүйлүүдээ ярихаар яриад дуусаагүй байж. Тийм дуус жамжаагүй байтал ингээд сайдууд солигдоод маш олон сайдууд солигдож байна. Тогтворгүй байна. Тэгээд жимсгэн дээр барьж байгаа бодлого бас их муу байна. Байхгүй гэхэд бол бараг л болно. Ер нь бол том хөтөлбөрүүд ингээд дэмжигдсэн ч гэсэн цаашаа ажил хэрэг болж явахгүй байна. Жимсний аж ахуй байгуулах чи өөрөө асар их өртөг зардал их гарна. Цаг хугацаа маш их шаардна. Эргээд ашгаа олох гэж маш их хэмжээний цаг хугацааг тохиолдог учраас энэ дээр бол зайлшгүй төр засгийн одоо дэмжлэх хэрэгтэй. Газар олгох хэрэгтэй. Яг жимсгэн ургах боломжтой тэр газруудыг сонгож авахад одоо жимсгэн тариалах гэж хахад олгох тийм хууль эрх зүйн үндэслэл бас байхгүй байна. Хэцүү байна. Газаргүй бол яаж жимс тарих вэ? Тийм. Газаргүй бол жимс тарьчлах. Уг нь бол хамгийн сайхан боломжтой газруудаа жимсгэн тарих гэж байгаа хүмүүст бол олгож баймаар байгаа байхгүй. Тэгээ зээл тусламжинд хамруулж байна. Жимсэлч одоо бас олон газар шаардахгүй шүү. Тийм. Ер нь бол нэг байран дээрээ л олон жил сайн да тийм ээ. Ургах учраас бас тийм олон гав шаардахгүй шүү. Тэгээ ингээд бодлогын хувьд одоо маш сайн анхаарах хэрэгтэй байна. Гадаадаас одоо тэр олон сайн сортуудыг одоо Оросын холбооны усаас шүү дээ. Гадаад гэдэг нь Оросыг л голчлон ярьж байна. Оросоос тэр олон сайн сортуудыг бас нутагшуулах. Одоо энэ хүрээлэнгийн эрдэмтдийг тийшээ маш сайн хамруулах хэрэгтэй. Эрдэмтдийг гэхээс ер нь манай жимсгний салбарын эрдэмтэд бол одоо судалгааны ажил энэ бол хийгээ явж байгаа ч гэсэн маш бага байна. Тэгэхээр одоо бусад одоо ойн чиглэлийн эрдэмтдтэй
Хүрээлэнгийн эрдэмтэд маань бас жимсний салбар руу ороосоо гэж бас би их боддог байхгүй. Одоо зүгээр энгийн одоо үйлдвэрлэлээ одоо агроном бид нар чинь ингээл алим чавгыг ургуулад чадаад гачаана. Одоо мэрэгжлийн тэр том эрдэмтэд бол амархан учрыг олно. Тэгээд би бас таньдаг мэддэг эрдэмтдтэй жимс рүү орооч гэж бас их санал тавьдээ. Уриалдээ. Уг нь орох юм бол их гоё салбар байгаа шүү дээ. Миний хувьд бас санал нэг байна. Одоо бид нар бүх энэ хөдөө аж ахуйн салбараа хүнсээ өөрсдөө дотооддоо үйлдвэрч хийж энэ улс оршин тогтно. Тэгээд тэр тусмаа одоо хүнсний салбар дахин илж байгаа. Хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдлаа. Тийм учраас хүний идэж хэрэглэж байгаа зүйл бол нэгдүгээр зэргийн хэрэглээ. Энэ хэрэглээгээл зүгээр дотооддоо хийдэг болёо. Бүх салбартаа хийдэг болёо. Тэгээ энэ дээр ажиллаж байгаа одоо мэрэгчлэн залуучуудаа дэмжиж энэ рүү орж байгаа одоо бизнесмэнүүдэд дэмжиж ингээд явуучвал их зүгээр одоо зөв бодлого болох юм болов уу гэж харж байгаа. За тэгээд одоо таныг бас манай энэ подкастт хүрэлцсэн ирж оролцсонд маш их баярлалаа. Тэгээд өөрийн одоо хэлж амжаагүй эсвэл одоо туршиж судалсан тийм зүйл үеийн технологи гэдэг юм а тийм энэ салбарт хэрэгжүүлж байгаа тийм зүйл байна уу? Эсвэл одоо миний асуугаагүй зүйлүүд орхигдуулсан зүйл байвал одоо энэ таны чөлөөтэй ярих цаг болж байна. За сүүлийн 3 жил бол Японы JICA улсын байгууллагын цөлжилтийг бууруулах төсөл дээр Дорногов аймагт хэрэгжээ. Тэн дээр бол мэрэгчлэнээр ажиллалаа. Тэр бол одоо яг Дорноговын бүс нутагт одоо усан хэмнэлттэй технологиор одоо нутгийн унгуу ургамлыг яаж ургуулах вэ гэдэг ийм туршилтын ажлыг бол тавилаа. Тэгээд за үүн дээр бол одоо 5 төрлийн одоо хайлаас, сухай, бүйс, харгана гэх мэтлийн 5 төрлийн модыг тарьлаа. Тарьж байгаа технологи нь болохоор гүн нүхний аргаар буюу 1.5 метрийн гүнтэй нүх ухаад тарьцаа болохоор 50 санжийн урт үндэстэй тарьц үйлдвэрлээд тэгээд тэр нүхэндээ тариад нэг удаа маш сайн устдаад ингээд орхисон. За үүнээс хойш одоо 3 жил ингээд мониторинг хийгээд тэмдэглэлүүдээ явахад ажиглалыг явахад бол 3 жил услгаагүй яг говийн нөхцөлд ургаж байгаа байхгүй. Нутгийн унгуу ургамлаад. Тэгэхээр энэгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо тариалангийн талбай хамгаалтын зурвас, жимсний аж ахуйн хамгаалтын зурвас, авто замын хамгаалтын зурвас, төмөр замын хамгаалтын зурвас гэдэг энэ олон мянган километр газрыг моджуулахад услагааны асуудал технологи тий. Усны асуудал бол маш хүнд. Тэр болгон дээр услагааны систем тавиад, ёнкс тавиад эсвэл машинаар зөөгөөд услана гэдэг бол асар их хүнд асуудал واخгүй. Тэгэн гут хэрвээ энэ аргаар хэрвээ тарчих юм бол нэг удаа услаад орхино ингээд цаашаа услага шаардахгүй гэж байгаа. Тэгэхээр ийм туршилтыг хийгээд ямар ч үс амжилттай үр дүн гарцсан учраас энийг одоо цааш нь хөгжүүлээд яаралтай үйлдвэрлэлийн байдал шилжүүлээд за тэгээд тухайн тарих бүс нутгуудын хөрсийг судлаа. Тэр хөрстэй холбоотой байхгүй хөрсний хатуулгыг хэмжиж үзээд метр 50 ухах уу, метр ухах уу гэдгийг тодорхойлж байгаа. Тэрний тохируулж гүнээ тохируулна. Гүнний хэмжээнээс шалтгаалаад хэдэн литр ус орох уу гэдэг нь бол бас тодорхойлогдчихно. Тэгээд тарьж байгаа тарьц суулгач маань яг тухайн бүс орон нутгийн унгуу ургамлыг л тарина. Тэгэх юм бол маш амжилттай ургаж байгаа. Ийм нэг судалгааны ажилд оролцсон. Энэ бол амжилттай ургаж байгаа. Одоо манай говь Дорноговч айгүй халуун хуурай газар шүү дээ. Тэгэхэд 3 жил ингээд ямар ч услага шаардахгүй 100% ургалтай сайн ургаж байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо бас үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагатай байна. Одоо энэ нутагссан байна гэж тийм. Тий, нутагссан байна гэдэг. Ямар ч үс ихний төслийн ихний одоо 3 жилийн хугацаанд бол ингээд амжилттай болоод өнгөрсөн. Одоо цааш нь одоо энийг яаж зардлыг бууруулах уу? Өөр бас бүс нутгуудад яаж хийх үү гэдэг талаар дахин төсөл одоо хэрэгжих байхаа гэж бодож байгаа. Гүнзгийрүүл судална гэж. Энэ бол маш гоё технологи байна. Усны хэмнэлттэй технологи бол байгаль орчин дэглэлтэй хамгийн чухал технологи байдаг. Дээрээс нь маш найдвартай одоо модоо ургуулах боломжийг бүрдүүлсэн технологи байна. Тэгээд тус судалгаан дээр бас та хэд манд цаг цаваа гаргаад олон улсын технологиг бас нэвтрүүлээд ингээд олон улсын эрдэмтдтэй хамтраад ажиллаж байгаад бол миний хувьд баяртай байна. Таны энэ одоо энэ хэрэгжүүлж байгаа технологи олон аж ахуй нэгж хэрэгцээтэй газраа одоо ургаж төлж болтгоо гэж өрөөе. Бидний подкастыг дэмжин энэ дугаарт оролцсон танд маш их баярлалаа. Монгол оронд жимсний аж ахуй тэр дундаа одоо энэ импортоор орж байгаа жимсний аж ахуй одоо хэрэглээг багасгах ийм одоо бүтээлч ажлууд олон хэрэгжих болтгоо гэж өрөөё. За ерөөл Батаршгүй. За ингээд бас урьж оролцуулсан маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. За амжилт хүсье. Ширхэг үрнээс ширээний хүнс. Ургацтай айл подкаст